Сайн бацгаана. Land Cruiser 300 4000 cc хөдөлгөөртэй машин DK2 төхөөрөмжийг сүрлүүлэх зааврыг та бүхэнд харуулах гэж байна. За, экосистемийг сүрлүүлэхдээ яаж сүрлүүлэх вэ гэхээр хойноос ирсэн 2 түрүүп байгаа. Хойдлынх нь бол буцхна, уртлынх нь бол очихно. За, энэ уртлын салхатай болохоор яадаг вэ гэхээр гадна талд нь юм гэр байдаг. За, тэрийг нь болохоор энэ эрхийн хуруугаараа ингээд түлхэж жагаад энийг салгаад нөгөө талыг ингэж жагаад ингээд энийг түр сүрлүүлж явахдаа түр салгаад авчна. За, салгаж авсныхаа дараа уртлынх нь түрүүп нь бол ингэж гараад ирнэ. За, эко2 төхөөрөмжийг сүрлүүлээрэй. За, энэ цээж утасны доогуур нь гаргаад манай экосистемийн эм үзүүрийг машинаас гарсан түрүүпнийх нь уртлынх нь түрүүпэн дээр холбож өгнө. За, тэгээд уртлынх нь ингэж холбож өгнө. За, холбож өгснийхэн дараа энэ гадна талтан дээр 2 шаланкны гадна талаас нь дахиад энэ төвжийг нь давхар хэмж оруулаад өгнө. За, тэгээд эко төхөөрөмжийг за энэ гарт нь газар нь ингээд эхлээд өгснөөр огсор сүрлүүлэх ажил бол дуснаа. Баярлалаа.